За шинэ нэрийн олон улсын сургууль бол төрийн өмчтэй олон улсын хөтөлбөртэй анхны сургууль байгаа. Үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг. За зорилго нь бол математикийн хичээлээр эзэлт аваад улс оронд одоо хэрэгтэй байгаа инженери, технологи, IT одоо эдийн засаг мэтийн одоо баялагийг бий болгодог чиглэлд дэлхийн шилдэг сургуулиудад хүүхдийг бэлтгэж сургахыг зорддог. За энэ зорилготой хүрэхийн тулд манай сургуулийн төгсөгчд одоо ямар хүмүүс байх вэ? Ямар одоо чадвартай хүмүүс байх вэ гэдэг дээр ингээд сургуулийнхаа бодлого зорилгыг тодорхойлсон байгаа. Төгсөгчдөө сурагчдаа шинжлэх ухааны өндөр мэдлэг ур чадвартай, иргэний харилцааны өндөр чадамжтай, гоо зүүнний өндөр мэдрэмжтэй болохыг зорж ажиллаж байгаа. Сургуулийн curriculum design хөтөлбөрийн бүтэц ингэж гардаг. За энэ Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хувьд бол 6-аас 8 дугаар анги одоо secondary 1, 6-аас 9-өөс 10 дугаар анги secondary 2, 11, 12 дугаар анги advanced төвшин гэсэн ийм 3 төвшинтэй. Тэгэхээр 6-аас 8 дугаар ангид бүх хүүхдүүд шинжлэх ухааны мэдлэг чадварыг жигд олгохоор чиглэдэг. 9, 10 дугаар ангид юу гэхээр энэ IGCSE-ийн хөтөлбөр, International General Secondary Education-ийн хөтөлбөр дээр одоо олон улсын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр дээр ирээдүйд эзэмшиж байгаа мэргэжлийн чиглэлээр 5-аас 7 хичээлийг сонгон судлах замаар суралцдаг. За advanced төвшин буюу агсан төвшөндөө энэ хөтөлбөрүүдийг гүнзгийрүүлэн судлах байдлаар ингээд дэш өргөжүүлээ явдаг. Тэгэхээр ийм зорилготойгоор хөтөлбөрийн төвшнүүд байгаа. За энэ төвшнүүдийг зорилгоодыг биелүүлэхийн тулд бид 4 чиглэлээр одоо үйл ажиллагааг нь дотор нь задлж хувааж өгсөн байгаа. За нэгдүгээрт үндсэн хөтөлбөр байна. Үндсэн хөтөлбөр. За хоёрдугаарт нь нэмэлт хөтөлбөр, гуравдугаарт нь гадаад арга хэмжээ, захин хөтөлбөр гэдэг. За үндсэн хөтөлбөрийн гол зорилго бол энд юу гэхээр үндэсний заавал судлах цөм хөтөлбөр, Кембрижийн олон улсын хөтөлбөр гэсэн хоёр төрлийн хөтөлбөрүүд байгаа. За энийг бол цаанаас нь баталсан одоо стандартын дагуу үдээс өмнө анги танхимд мэргэжлийн багш ингээд зааж эзэмшдэг. Ерөнхийдөө танин мэдэх үйл давамгайлдаг, мэдлэг голчлон эзэмшдэг ийм үйл ажиллагаа байгаа. За нэмэлт хөтөлбөр гэдэг маань юу хэлж гэнэ вэ гэхээр энэ үдээс өмнө мэдсэн зүйлээ одоо чадвар болгохын тулд үйлдэх замаар чадварыг эзэмшдэг. Тэгэхээр энэ мэдлэгээ чадвар руу шилжүүлэх ийм үйл ажиллагаа гэж ойлгож болно. Тэгэхээр манай сургуульд ажиллаж байгаа багш бүр 1-2 нэмэлт хөтөлбөрийг бол одоо хүүхдүүдийн чадвар онцлог тохируулаад өөрийнхөө хэрэгжүүлэх боломж нөөц тохируулаад зохиодог. Тэгээд энэ одоо нэмэлт хөтөлбөрүүдээс сурагчид 1-2 хөтөлбөрийг сонгоод үдээс өмнө энэ хичээлдээ сууж тань мэдэх үйл эзэмшихээс гадна үдээс хойш энэ нэмэлт хөтөлбөрт хамрагдаж чадвар эзэмших үйл ажиллагааг одоо хэрэгжүүлдэг гэсэн үг. За энд жишээлбэл юу гэхээр одоо ингээд 6-аас 8 дугаар ангийнхан бол хувь хүний хөгжлийн ийм олон хөтөлбөрүүд байна. Эндээс төлхөө сонгоно. 9-10 дугаар ангидаа бол тухайн сонгосон одоо ирээдүйд эзэмших гэж байгаа мэрэгчлэлтэй хамааралтай хичээлүүдтэй нь уялдаатай хөтөлбөрүүдээс сонгоно. За ахлах руугаа бол энийгээ ихтэй сургуулийнхаа эсэлтийг дэмжсэн ийм хөтөлбөрүүдээс сонгож ингэж хэрэгжүүлж хичээллэж явдаг. Ийм одоо бүтцтэй байгаа. За гурав дахь нь бол олон улсын сургуулийн хувьд бас соёлын үйл ажиллагаа, гадаад арга хэмжээ, хамтын ажиллагаа, одоо дэлхийн дүрмийг ойлгох ийм одоо олон талтай ажлуудад оролцдог. Тэгэхээр манай сургуулийн хувьд жилд бол 5-аас 8 улсад 12-аас 16 төрлийн үйл ажиллагааг одоо тогтмол зохион байгуулдаг. Тэгэхээр бид 2-оос 3 жил тутам нэг сурагчийг энэ олон улсын үйл ажиллагаанд сонголттойгоор энэ 12-аас 16 төрлийн үйл ажиллагаанаас сонгож жагаад эргэжил орно гэж байгаа бол бэлдэж яагаад ингээд хамруулдаг. За энэ нь ямар одоо бас даваа талтай байна вэ гэхээр за манай сургуульд ингээд тэтгэлэг авч иж гадагшаага суралцах ийм одоо хүсэл сонирхолтой хэсэг нь бол нийт дийлэнх байдаг. Тэгэхээр тэтгэлэг гэдэг бол дэлхийн одоо сургуулиуд бол үнэгүй мөнгө гэж байхгүй. Чи хэрвээ шилдэг байх юм бол чанд санхүүжилтийг ч өгөөд амжилттай сургая гэсэн ийм одоо бодлого зорилготой үйл ажиллагаа байгаа. Захин үйл ажиллагаа байгаа. За сургууль бол юу гэхээр ERP систем дээр сургуулийнхаа бүх мэдээллийн системийг нэгтгэж хөгжүүлэлт хийгээ явж байгаа. За энд бол юу гэхээр дотроо 2 төрлийн хэсэг үйл ажиллагаа байна. Нэгдүгээрт нь одоо subject хичээлтэй холбоотой үйл ажиллагаанууд байна. Нөгөө талд нь захин үйл ажиллагаанууд гэсэн ийм захин хэсэг байна. Ийшээ ороод үзэхээр бүх одоо хичээлүүдийг одоо хүүхэд анги танхимдаа үзэхээс гадна гэртээ хаанаас ч гэсэн давхар үзэх, ойлгоогүй хичээлээ батгаж үзэх.
За магадгүй төрүүлээд үзээ явах ийм боломжтой болж байгаа. Нөгөө талаар бид бол хайбрид сургалтын технологиг нэвтрүүлэхээр ажиллаж байна. За энэ нь юу хэлж ийм вэхээр ойлгуулах ажлыг магадгүй энэ захимаас хүүхдүүд уншиж, үзэж, судалж, бие дааж ойлгочоод анги танхимдаа бол ойлгосон хүүхдүүдтэй тэр юуг дутуу ойлгосон, гүйцэд ойлгосон цааш ингээд ажлуудыг хийхэд багшд арай төхөн болно гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь багшийн ажлыг маш хөнгөвчлөн ягаад тэгэхээр захимаар бие даан судалсан хүүхэд тэрний тэр энэ мэдлэгээ эзэмшээд тэр баттгах дасгал ажлуудыг хийгээд тэгээ үнэлгээ даалгаврын сангуудыг бөглөөд энэ хүүхд юуг ойлгосон, ойлгоогүй, мэдсэн мэдээгүй, чадсан чадаагүйг нь үр дүнгийн захимаас багш татаж аваад тэрэн дээр тулгуурлаад дараагийн сургалтаа зохион байгуулах боломжийг олгож байгаа. Сурагч гэсэн өөрөө би юун дээр мэдж ин чадахгүй нь гэдгээ мэдэх ийм боломжийг өгөх юм аа. За захим үйл ажиллагаа гэдэгт одоо жишээлбэл гадагшаага тэтгэлэг төлбөрт хамрахын тулд одоо энэ барууны орнууд, энэ бусад улс орнуудын боловсролын систем, ихтэй сургуулийн онцлог ялгаа тий. Тэгээд тэрлүүд бэлддэг шалгалтын системүүд, IELTS TOEFL-ийн шалгалтууд, Америкийн ACT-ийн шалгалтууд, Японы Монбошугийн шалгалт гэх мэтэр ингээд олон төрлийн шалгалтуудын тавил стил, за энэ лөө бэлтгэхэд юу анхаардیں, эссе яаж бичдэг ингээд ийм үйл ажиллагаануудаа бид бас захимд одоо контент болгож оруулж байршуулж мэдлэг мэдээллийг хуваалцах зорилготой байгаа. За энэ бүгд нийлээд шинэ нэрний сургуулийн үйл ажиллагаа гэж ойлгож болно. Ирээдүйн ихтэй сургуульд ямар чиглэлээр сурахаа баримжаалж сурагчид маань хичээл сонголтыг хийх боломжтой. За 2-2 орон багцлаа тайлбарт бол 5 хүн сонголт хийхэд амар байх бах. Физикийн хичээлийг химтэй сонгох боломж бий. Химийн хичээлийг биологитой хамт сонгох боломж байгаа. За эдийн засгийн хичээлийг бизнес судлах хичээлтэй сонгох боломж бий. Үндсэндээ эдгээр сонголтыг хийхэд бол сурагчид маань байгалийн ухааны хичээл чиглэлд сурах уу, нийгмийн ухааны чиглэлд ихтэй сургууль сурах уу гэдгээ баримжаалах их амар. Байгалийн ухаан дотроо хим физикийг сонгож байгаа хүүхдүүд нь байгалийн ухааны чиглэлийн судалгаа, инженер, технологийн чиглэлээр сурахад бол энэ чиглэлийн энэ хос хичээл бол илүү суурин болж өгдөг. За хим биологийн хичээлийн хувьд бол бас байгалийн ухааны чиглэлийн судалгаанаас гадна биотехнологи, ангаах, химийн технологийн чиглэлээр гүнзгийрэн судлах хичээлийн суур хичээлүүд болж өгдөг. За эдийн засаг бизнесийн хичээлийг бол газар зүйн хичээлтэй хамт судална. За учир нь нийгмийн ухааны хичээлдэр газар зүйн хичээл нь байгалийн ухааны талаасаа бас олон улсын харилцаа, эдийн засаг талаасаа бол холбогдох сан хичээл болж өгдөг. За энэ утгаараа бас энэ гурван хичээлийг хамтааран сонгох санг сонголт болох юм аа. За хүүхдүүдийн маань хувьд нэмж бас сонголтууд байгаа. Бизнес судлалын хичээлийг хим биологийн хичээл сонгосон хүүхдүүд нэмээд судлах болцоотой. За физик, химийг сонгосон хүүхдүүд бол эдийн засгийн хичээлийг бас өөрөө хүсвэл сонгон судлах болцоо байгаа. За эдгээр хичээл дээр нэмээд гоо зүүн 4 хичээлийн сонголт хэрвээ хүүхэд өөрөө хүсвэл тодорхой хичээлүүдийг сонгон судлах болцоо байгаа. Ер нь бол нэг хичээлийн сонгоо судалж их сайн. Шаардлагатай тохиолдолд технологийн хичээлийг артын хичээлтэй хамт сонгох юм уу? Ийм сонголтууд бас байж болно. Ер нь инженер технологийн чиглэлээр сурах байгаа хүүхдэд бол дизайн технологийн хичээл бол үнэхээр чухал хичээл байдаг. За архитектурын чиглэлээр сурах байгаа хүүхдэд бол арт дизайн хичээлийг дизайн технологийн хичээлтэй хамт судалж яаж тухайн чиглэлээр сурах суур чадварууд аавна. За хөгжим биеийн дамжуулах хичээлээр бол тухайн хүн өөрийнхөө гоо зүүн чадамжийг, бие баримтын хөгжлийг за тэгээ ер нь мэрэгчлэлтэйгээ холбоотойгоор хувь хүний чадвар хөгжүүлэх талаас нь харуул эдгээр гоо зүүн 4 хичээлээс аль нэгийг нь сонгон судлах нь бол тухайн хүүхдэд
өөрийнхөө одоо бусдаас ялгарах хувь хүний онцлогийг гозуу мэдрэмжийг хөгжүүлэх тийм суур давуу талыг өгдөгөөрөө энэ дөрвөн хичээлээ бол миний хувьд бол та бүхэн бас сонгон судлаасаа гэж хүсэх байна. Гэхдээ эдгээр дөрвөн хичээл тухайн суралцагчаас бол бас үндсэн хоёр зүйлийг шаардна. Ер нь гозуу хичээл бол тухайн чиглэлд авяас чадвартай байхыг шаарддаг. За эдгээр хичээлүүд бас курсын ажил нь нэлээд одоо тухайн суралцагчаас удаан хугацаагаар өөрийгөө дайчлан сууж иж гүйцэтгэхээр ийм даалгавруудтай байдаг. Энэ үүднээс нь бол та бүхний бас өөртөө хэрэгтэй бодохоос гадна эдгээр хичээлээр бас би үнэхээр одоо чин хүслээрээ сурах гэж байгаа юу гэдгээ бодож бас сонголтыг хийгээрэй гэж хэлэх байна.